нь худлаа орчуулсан юм байна гэдэг. Ном дор мөрөг мүү, хувраг дор мөрөг мүү, багш дор мөрөг мүү гэдэг энэ гурван юмд мөргийгээ тий. Ном гэдгийг ингээд уншаасан дарма гэдэг үг юм байна л да. Дарма гэдгийг ингээд задлаад харахаар Орчлонгийн хуйлд ор захирагдъя. Энэ бол цорын ганц үнэ. Орчлон энэ үнэнд л би итгэе гэж байгаа юм. Багш дор мөрөг мүү гэж байгаа байхгүй юу? Цорын ганц хууль байгаа. Тэгээд буддаад мөргий гэж байгаа байхгүй юу? Бурханлаг чанарт интеллектийг давсан гэсэн үг юм байлаа л да. Буддаа гэдэг нь буддаад мөргий гэж бодоод исэн чи үгүй. Тэр нөгөө оюун санааг чи эрхшээж чадах тэр нэг divine те гэгээлэг тийм суур чанар чамд байгаа гэдэгт итгэхийг ис утгатай юм байлаа шүү дээ. Чи одоо гэгэрхтэй чамд бурханлаг чанар байгаа. Тэгээд хувраг дор мөргмүү гэж орчуулсан тэр санга гэдэг нь болохоор тийшээ явж байгаа хуврагын замналаар явъя гэж тэрэнд итгэн биширж байгаа юм байлээ л. Яг үгчлээд наацсан. Гэхдээ тэр нөгөө утгацлж орчуулаагүй юм байна. Яг зөв. Ямар ч байсан үнний замаар явъя гэхин л дээ. Манайхан цөмөөрөө биеиндээ худлаа гуцаал тэгэл худлаа шаагаал тэр минийгээ болоо зүгээр үннээр л байл та би чадахгүй гэдээ очноо гэвэл очдгоор. Тэгээ чамд нөгөө нэг чадах бурханлаг угаасаа өгөгдөлчин байна тий. Чи өөрийгөө бүтээгч байхгүй. Тэгэхээр чам тийм чадамж байна. Тэгээ цөмөөрөө өөрсдөө бүтээе. Одоо байгаа потенциалаас дээшээ хязгааргүй потенциал руу явах. Тэрнлүүл хамтдаа явъя л тал гэсэн үг байхгүй.